За өнөөдөр 24 оны Монголын үндэсний радио телевизийн тайлан хэлцэж байгаа юм байна. Тэгээд яг ер нь бол 24 оны имийг 25 оны сүүлээр хэлцэн гэдэг чинь хожуу хэлцэж гэсэн үг. За гэхдээ анх удаа гэдэг нь бас сайшаалтай. За ер нь Монголын үндэсний радио телевизийн олон нийтийн болсны гол зорилго бол манай нийгмийн бүх экосистемийн иж үрдэл болсон энэ хүмүүсийн төлөөлөл өдөрцүүлэлтэн суугаад энэ хүмүүс бодлогоо гаргаад Монголын үндэсний олон нийтийн телевизээр үндэстэн олноо одоо соён гээгэрүүлэх. За мэдлэг мэдээлэлээр хангах ийм л чигүүрхтэй. Маш товчхон хэлэхэд бол одоо NHK, BBC, Deutsche Welle-ийн зэрэг зэндаанд хүрэх ийм зорилт тавьж явах хэрэгтэй. Улс төрөөс ангид байх хэрэгтэй гэдэг. За миний гарт болохоор Globe International-ийн Монголын үндэсний радио телевизийн үйл ажиллагаанд хийсэн мониторинг байж байгаа юм. За эндээс эхлээд нэг 3 асуулт асууя гэж бодож байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 8-5 дээр зөвлөг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг үндэсний зөвлөлд дэргэдээ байгуулна гэсэн. Тэр нь бол одоогоор байгуулагдаагүй байгаа юм байна. Гадны жишээг дурдхад BBC, NHK хоёр бол одоо 110 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй ийм зөвлөх үйлчлэгээ бүхий зөвлөл байд юм байна. Энэ байна уу? Ийм зөвлөх үйлчлэгээ бүхий зөвлөл байна уу гэж нэгдэн. За хоёрт нь удирч зөвлөлөөс нөгөө хяналтын зөвлөлтөө удирч зөвлөлөөсөө гишүүдэд томилдсон байна гэдэг юм л та. Энэ үний юм уу? Удирч зөвлөлөөсөө хяналтын зөвлөлөд томилохоор нөгөө манай чихэн манхуу ихчээр өөрийгөө хянах үйл ажиллагаа хянах ийм бүцвэрлэлтгүй хийцэн үний юм уу гэж асууж байгаа. За гуравт нь энэ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхдээ цалин бүлтүүгийн нөгөө 40 хүртэл хуваар ингээд тодорхой шийдвэр үндслэгүүгээр хасцсан байна гэдэг. Үндэсний радио телевизэд ажиллаж байгаад ажилчдын буруу гэж бол байхгүй. Бүгддээ мэргэжлийн хүмүүс ажилладаг гэж ойлгодог. Тэгэхээр энэ цалин бүлтүүнийхээ бодлогыг яаж барьд юм бэ? Үндсэлтэй асч байгаа мó асахгүй байгаа мó гэдэг. За дөрөв дэх асуулт нь сая нэг орлогын бүтцээ харуулж илээ. Орлогын бүтц дотор бол төсвийн татаас байж байгаа. 50% бүрдүүлж байгаа. За нэвтрүүлгээ зарж байгаа юм. Нэвтрүүлгээ орлого байгаа. Хуулийн дагуу 2 хүртэлх одоо реклам сурчлагаа олж байгаа бах. Орлого олох тал дээр олон нийтийн радио телевизийн хуулинд хийх өөрчлөлтийн санал байна уу? Тухайлбал одоо би бол Монгол телевиз өөрөө том савтай байр учраас хувийн бодлоо хэлэхэд ийм контент үйлдвэрлэдэг газруудын кластер болгоод байраа төрөөслээд сайн контентуудыг аваад тэрийг үнэлээд давхар зараад ингээ орлогоо бүрэн бүрэлдүүлэх боломжтой гэж үздэг. Санал дээр би бол бас саналаа хийлье. Тэгэхээр орлогоо хэрхэн нэмэх бүрэлдүүлэх тал дээр хуулийн хүрээнд санал байна уу гэж. За ийм хэдэн асуултыг эхлээ асуух. За Ганбаатар гишүүний асуултанд ажлын хэсгийн 5 номерын микро Монсор дарга хариулъя. За нэгдүгээр асуултанд олон нийтийн радио телевизийн тухай хуулиар орон тооны нөгөө зөвлөл байгуулах гэдэг олон нийтийн зөвлөл гээд байгаа. За энэ маань бол байгуулагдаагүй. За хоёр дахь асуултанд болохоор үндэсний зөвлөлөөс хяналтын зөвлөлөө томилсон үнэн үү гэд. За манай шинэ журмаараа бол үндэсний зөвлөлийн дэрэгдэх хяналтын зөвлөл маань бол хяналтын зөвлөлийн ажиллах журам бол 2022 онд бол батлагдсан шинэ журам. За тэгээд хяналтын зөвлөл маань 3 хүний бүрэлдэхүүнтэй. За 3 хүний маань 2 хүн нь 2 гишүүн нь бол гаднаас байдаг. За 1 гишүүн маань бол манайх дотроос үндэсний зөвлөлийн 1 гишүүн бөгөөд тэр хяналтын зөвлөлийнхаа бол даргаыг хийдгээ. За 3 дахь асуултанд бол энэ цалинтай холбоотой асуулт байна. За олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл бол тухайн жилийнхаа бол энэ төсвийг бол ингээд батлаад энэ дээрээ бол бүх ажилч албан хаагчдынх нь бол ингээд албан тушаалаар нь бүтцийн дагуу цалингийн баталдаг. За энэ дээр бол тэр 40% хасагдлыг бол би мэдэхгүй. Энэ бол гүйцэтгэх удирдлага илүү хариулах бах. Яг л өдөр тутмынхын үйл ажиллагаатай холбоотой учраас за орлогын бүтцийн хувьд бол 3 үндсэн орлогын бүтц байгаа. Нэг нь болохоор хураамжийн орлого, за төсвийн дэмжлэг, за тэгээд уран бүтээл гэж байгаа. За уран бүтээлийн хувьд бол манайх бол нийт эфирийн цагийн 2% хүртэл гэж байгаа. За тэгээд түрүүн бид бүхэн бол дурдсан. Энэ 2015 оноос хойш бол анх удаага 2024 онд бид нар энэ тарифыг бол нэмэгдүүлсэн байгаа. Яг л энэ инфляцтай холбогдуулаад. Гэхдээ энэ орлого дээр бол тодорхой хэмжээний цензур байдаг. За яагаад гэхээр үндэсний хэмжээний ийм олон нийтэд үйлчлэх ёстой байгууллага учраас
тодорхой цензуруудыг бол тавьсан байдаг. За орлогын өшөөнийг санал дээр тэр хуулинд өөрчлөлт оруулаад юу яахыг бол биднэрт бол саналуд байгаа. Гишүүнд бол яг уу бид нар үндсийн зөвлөлөөрөө бас ярьж байгаад албан бичгээр бас хөргүүлж саналаа бол хөргүүлье. За ийм байна.